За намайг Пүрэвдогийн ариун тунгалаг гэдэг. За 2015 онд Монгол Улсын боловсролын их сургуулийн багшийн сургуулийг төгссөн. За тэгээд 2015 онд төгсөөд анхны ажлын гараагаа хан уул цогцбол сургуулиас эхэлсэн байгаа. Одоо ерөнхий боловсролын 1-р сургуульд 3 дахь жилдээ ажиллаж байна. Багш ариун тунгалаг нь боловсролын байгууллагад ажиллах хугацаанд өр бүтээлтэй ажиллаж, нэг удаа 5 дугаар ангийг төгсгөж, одоо 3 дугаар ангийг дан авч ажиллаж байна. Багш ариун тунгалаг нь Монгол Улсын заах аргач зэрэгтэй боловсролын байгууллагад 11 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд сурагч багш эцэг их гэсэн гурвалсан холбоог чухалчлан ажилладаг. Түүний ажлын гол арга барил нь хүүхэд бүртээ тулж ажилладаг төдийгүй хичээлээ ойлгомжтой, хүүхдэд өр өгөөжтэй, сонирхолтой арга зүгээр зааж, шаваа сайн ойлгож хайрладаг, найзалж зөвлөдөг, үнэнч, дэмжигч, туслагч нь байхыг эрхэм зорилгоо болгон ажилладаг. 2016 оны сайн хичээл үйл ажиллагаанд математик хичээлээр хайрцагны эзлэхүүнийг тооцоолон бод эсэдэр хичээлийг багаараа хамтарч бүс аймаг улсад заасан. 2021-с 2022 оны хичээлийн жилд тоглонгоо суралцсан тоглоомын арга зүйг төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ хамтран ажиллаж өөрийн арга зүйн ур чадвараа дэвшлүүлж, аймгийн нэгжийн худалдаанд 2 дугаар ангийн монгол хэл хичээлийн цэг тэмдгийг зөв хэрэглэх сэдвээр аймагт 5 дугаар байранд орсон. 2025 онд хүрдний арга зүйг аймаг сумдын багш нарт түгээн дэлгэрүүлсэн. 2026 онд сургуулийнхаа илтгэлийн хуралдаанд эцэгхийн үүрэг оролцоо хүүхдийн амжилтад нөлөөлөх сэдвээр бэлтгэлээр тусгай байрыг эзэлсэн. Мөн Дорнод аймгийн багангийн багш нарын дунд зохион явагддаг спортын тэмцээнд дартс төрөлд багаараа 3 дугаар байр хүрэл медаль, багш хөгжил шав оролцооны үр шимээр их хэлнийхээ бүтэц зүй тогтол, утгыг ухаарч бүтээлчээр хэрэглэх чадвар эзэмшсэнийг батлан бичих чадварын стандартыг эзэмшсэн анги хамт олноор шалгарсан. Хангуул зохицолбор сургуулийн 2 дугаар ангийн 6 бүлгийн сурагчид хамрагдсан ба сайн хичээл үйл ажиллагааны аймгийн зөвлөгөөний математик судлагдхууны багийн 15 багшид түгээн дэлгэрүүлсэн. Сайн хичээл үйл ажиллагааны хүрээнд 4-р ангийн хүн ба нийгэм хичээлийн өөрийн үүргээ хэрхэн биелүүлэх сэдвийг 4-р ангийнхаа 6 бүлгийн сурагчдад зааж бичлэг хийлгэж оролцсон. Хүүхэд бүрийн хөгжил төлөвшөлд анхаарч зөв дадал хөвштэй болох зорилгоор зочинтой өдрөөр нөлөөллийн үйл ажиллагаанууд зохиосноор сурагчид бие биенээ хүндэтгэх, бусдаас суралцах чадвартай болж байна. Хүүхдэд бага наснаас нь зөв төлөвшөл олгох, өв соёлоо танин мэдэх, хайрлан хамгаалах хүслийг төлөвшүүлэх зорилгоор мэдлэг хүндлэх ёсыг тогтмол хэвшүүлэн ажилладаг. Орон нутгийн түүхэн дурсгалт газруудтай танилцуулах, малчны хоттой танилцуулах аялал, Монгол Ардын ёс заншил уламжлалт ажлуудыг тогтмол зохион байгуулдаг. Багш ариун тунгалаг нь өөрийгөө хөгжүүлж, сургалтын үйл ажиллагаанд тогтмол оролцож байдаг. Даасан ангийн сурагчтай урлаг спортоор хөгжүүлэхийг зорин ажилладаг бөгөөд сурагчид нь аймаг орон нутгийн тэмцээнд тогтмол амжилттай оролцдог байна. Цаашид сургуулийн менежментийн зорилгыг хэрэгжүүлж, сурагчдаа зөв дадал хэвшилд сургах, өөрийн арга туршлагаа бусдад түгээн дэлгэрүүлж, бусдаас суралцаж хамтран ажиллах болно.